дархлаа олдмол хомслолын хам шинжийг үүсгдэг вирусын халдвартай 12 иргэн хяналтаас алдагдсан ийм мэдээлэл байгаа. За тэрнтэй холбоотойгоор бас одоо засгийн газраар асуудлыг оруулж хууль зүйн дотоод хэргийн яамтай хамтарсан ажлын хэсэг, тагнуулын ерхий газар, цагдаагийн ерхий газартай хамтарсан эрүүл мэндийн яам ажлын хэсэг гаргаж энэ улсуудыг одоо илрүүлэх нэг чухал. Яах гээд илрүүлэх гээд байгаа юм гэхээр хяналтанд байлгаж нөгөө вирусын эсрэг эмээ уухгүй бол халдвар түгээгээд тархаагаад явах аюултай. Тийм учраас энэ бол одоо бид бас онцгой гарч гэхдээ өвчтөө хүний одоо нууцлалыг бол дээд зэргийн сахиж байгаа гэдгийг бас онцгойлон хэлье. За харин одоо энэ хяналтаас гарсан өөрөө мэдэхгүй явж байгаа бол та заавал одоо энэ халдвар өвчин судлалын үндэсний төв дээр ирж хяналтандаа ороо. Нөгөө ретровирусын эсрэг эмээ уугаарай. Эм ууж вирусаа дарангуулах юм бол бусдад халдвар тархаахгүй гэсэн үг шүү дээ, тийм ээ.